сайн. Намайг олдоо гэдэгтэй. Би бүтэглүүгээ хувьд бол ёстой жинхэнэ бүтэглүү хүн байхгүй. Харин азтайгийн хувьд бол жинхэнэ азгүй гэдэгтэй. Би уул тохиолдсон бүтэглүү явдлынхаа нэг жижигхэн хэсэг ярьж өгье л дээ. Гэрийн хажуугийн соёлын ордонд орсноос болоод хамаг хэрэг мандж байгаа байхгүй. 2 цаг бүжиглэж үжиглэж гэртээ арих гэсэн чинь нөгөө мө үлгүүрт хөвдөг номероо гээж гисэн байдаг юм да. Бүх хүмүүс хувцас аваад явсны дараа ганцхан болтоо үлдсэн угаасаа миний тэгсэн чинь үлгүүр чинь үхгүй яг ч номероо гээж шаармын хог дарааш дартай ярьж уулзаад аваарай. Би ганцхан бичигтэй гэртээ болж байгаа байхгүй. Ирэхгүй шиг гэр орсон тулдаа носгоод өчгсөн. Маргааш өглөө шуус хэрэнгүүдэд дараатай нэрж уулзлаа. Тэгсэн чинь нэг болтоо баах нь найсаа. Тэгтээ чиний гих нотолгоо алга. Гэрчээ мэдүүлээд харьяа дүүгийнхээ дараагаар зохлолт хийлгүүлээд хавсаргаад аваад ир. Ийм журамтай бол одоо яаж хийв? Би тэр өдөртөө 2 гэрчийн мэдүүлэг олж аваад шууд харьяа дүүрэг дээр очсон чинь битүү ооч. 4-5 цаг ооч ирлэж арай гიშ нэг юм орсон чинь нэг шар охин. Саман аха за хүш аха өнөөдөр чи манайх зөвхөн шилжих хөдөлгөөн хийдэг хүмүүсийг хүлээж авдаг өдөр байхгүй юу? Та дараа 7 хоногийн 5 тарихт ирэх үү? Баярлаа. Би 7 хоног нөгөө нэг бид чагтаага штэ. Хүлдэж үхэхэд аваад дахиад ирлээ. Тэгсэн чинь Саман аха за хүш аха таны над гэрчгээд байгаа 2 хүн чинь таны хамаатан садан төрөл гэсэн нотлогоо байна уу? Яна байхгүй мó? Та тэгвэл дараа 7 хоногийн 5 тарихт ирээрэй. Баяртай. Боли. Ёстой боли. Зүгээр шин болтой аваад өмсчихээ л дөө гэж бодоод ихтлгөр орлоо. Тэгсэн чинь таарах юм байдаг. Тэгэд осгож өгөхтэй юм шигээд жигтэйхэн том болтой аваад ойдлын цаг тавьж өгсөн чинь ойдлч охин ямар том болтой авдээ жижиг юм байж. Үгүй яг оёд өгөхдөө хасаад өгье. Би тэгтээ 7 хоногийн дараа ирээд аваарай хаа. Би 7 хоног дахиад нөгөө биччихтайгаа ханаад манайд хүрээд шавирсан. Тэгээд 7 хоногийн дараа болтог аваад ирэхгүй юу? Тэгсэн чинь нөгөө хүн чи байдгүй. Би өөр хайгаад болтгүй. Тэг хажуугийн хүнээс асуулаа. Тэгсэн чинь аха нөө гэж яагаад таныг жирэмсэн байгаагүй юу? Тэгэд амралтаа авч явчихсан ш. 2-3 жилдээ харагддаг. Түр миний тахтаа аваад өгдөө. Жахтаа аваад өгч. Би ажил ихтэй, зөндөө ажил ихтэй баяр наад юм. Яг таны болтог хасаад өгье л дөө. Баагүй тэгээд сарын дараа ирээд авахгүй дөө. Яатарсан азгүй хүн гэхээр ийм байдаг байна. Тэгээ сар хийсэн шүү дээ. Тэгээ сарын дараа би жинхэнэ хүлдэж өгөхийн даван дээр болтог авах гэж ирсэн чи дахиад нөгөө залуу чи байдгүй дээ. Миний болтог үлдээчээд ажилласаа гараа явцсан байгаа чи. Би зөв одоо ёстой жинхэнэ болийг би зөв томоор нь өмсчихье гээд 7 хоног ёстой сайхан дулаах явлаа. Тэгэл хавар болчихсон шүү дээ. Би миний болтог чинь том дээрээс нь зузаа. Яаж тийм том болтойтой хаварч юу тэгээд нөгөө нэг мó битчаагтайгаа хаварцсан юм да.